Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжим байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. Сайн байцгаана уу? Хичээлийн дараа нэвтрүүлэгт оролцож байгаа 151-р сургуулийн 10 ангийн сурагч Инүүж юм байна. Одоогоор сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас ерөнхийдөө бол надад хийх зүйл их олон байгаа. Би бүжгийн дугууланд явдаг, төгөлдөр хуурын дугууланд явдаг. Төгөлдөр хуураар ерөнхийдөө бол хичээллээд одоо нэг 2 дахь жилдээ болж байгаа. Гэтэ нэг халтхан нэг төгөлдөр хуурын дугууланд хайснаас болоод ер нь бол мартагдсан байгаа. Одоо өнөөдөр анхны өдрөө очиод бэлтгэлээ хийж чинь. Тэгээд тэнд очиод уулзцгаая. Баяртай. Одоогоор төгөлдөр хуурын дугууланд ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол би төгөлдөр хуурын дугууландаа маш хурдан ирэх боломжтой байдаг. Учир нь гэрээс гараад сургууль цэцэрлэг маань ойрхон байдаг учраас их хялбар байдаг. Энэ нэг төрлийн төгжрөлгүй учраас их амар байдаг. Сая багштайгаа ярьсан чинь багш маань ирээгүй байх гэж байна. Юу ч хийсэн хэдүүлээ ороод төгөлдрөөрөө бэлтцгээе. Дөрөвдүгээр сургуультай 1-ээс 4-р анги хүртлээр суралцаад тэгээ яг 4-р ангиа төгсөх үеэр манай сургууль маань 12-р ангийн ах эгчнэр маань нэг хамтлаг болоод хөгжмийн хамтлаг гаргасан. Тэгээ тэр хамтлаг дотроос ингээд төгсгийн үеэр нэг юм ая тоглоод тэр үедээ жоохон байсан болохоор ямар ая гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Тэгээд ая тоглож байхад надад төгөлдөр уур тоглож байгаа хүн нэг ихч байсан. Амар гоё санагдаад үнэхээр нэг юм төгс санагдаад өөрийгөө нэг тийм гоё ингэ чөлөөтэй ойлгоод байгаа юм шиг нэг тийм яг тэр ихчийг харахаар л нэг тийм үлгэр дуурайл амаар нэг тийм цаанаасаа гоё санагдаад тэгээд би багштайгаа яриад багшаа би ингээд төгөлдөр уурын дугууланд сууж болох уу? Би ингээд тэр ихчийг хараад үнэхээр гоё санагдсан юм аа гэд тэгсэн чинь багш маань болно гэд тэгээ би тэр үедээ ерөнхийдөө бол төгөлдөр уур хичээлж эхэлсэн. Тэр ихчийг хараад төгөлдөр уурыг сурах гэсэн бодол төрсөн. Тэгээ тэр үедээ 1 сар хичээллээл байжсэн чинь ер нь сар орчим хичээллээ байжсэн чинь корона гараад тэгээ коронавигоос хойшоо ерөнхийдөө бол хичээллээгүй. Тэгээд ерөнхийдөө бол төгөлдөр уурыг бүрэн болчихсон. 6 дугаар анги яг корона дуусаад албан ёсоор хичээлүүд орж эхэлсэн. Яг тэр үеэр би ерөнхийдөө бол төгөлдөр уурандаа явъя гэж бодож исэн боловч манай бүжиг орж эхэлж исэн яг тэр үеэр. Тэгээ би бүжигэндээ анх хит анхаарлаа хандуулаад төгөлдөр уураа хэсэг хайсан. Тэгээ өмнө жил яг 9 сарын үеэр халтхан явж эхэлж исэн. Тэгсэн чинь яг нөгөө хот явах давхцаад тэгээ би яг за ерөнхийдөө бол нэг мөсөн завтай болж байгаа л явъя да гэж бодоод тэг болчихсон. Тэгээ тэрнээс хоошоо ингээд он гараад өнөөдөр хичээллэж эхлэж байгаа. Тэгээ багштайгаа удаан уулзаагүй одоо уулзсан гэхээр ер нь гоё юм. Арай л муу болчихжээ. Одоо ингээд миний гар ингээд анх тоглож ирснээсээ баг муу болсон юм шиг ингээд мэдрээд нэг сонио. Тэгээ уулан сайн бэлдэхгүй л бол бүр амар муу болчихжээ. Төгөлдөр хуур ерөнхийдөө бол би ингээд стрессцэн үедээ тоглоход амар тайвшрлыг мэдэрдэг. Яг ингээд ойлгохгүй байгаа зүйлс ингээд толгойн дотор ингээд за би одоо энийг ер нь цаашдаа яах вэ гэж бодсон зүйлс юм уу? Жохон ойлгомжгүй юм цэгцгүй байдалтай үедээ төгөлдөр хуурыг тоглодог. Яг тэр үедээ би тоглохоор ингээд цаанаасаа ингээд тайвшраад толгойн дотор зүйлс ингээд цэгцлэгдээд гоё амар болдог. Тэгээ бүжгээс нэг онцлогтой тал нь гэх юм бол ганцаараа амар тийм тайван мэдрэмжийг авдаг. Өөрийгөө ингээ ойлгоод тэгээ төгөлдөр уур амар уянгалаг болохоор ер нь сэтгэлийн амар амгаланг мэдэрч чаддаг гэх юм уу. Тэгээд яг төгөлдөр уур тоглож байгаа үедээ өөрийгөө ингээд бүрэн тайвшруулж шиг ингээд шал өөр хүн миний биед ороод ирж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Яг өөрөө за би энэ аяыг ерөөхдөө бол заавал сурандаа гэж бодсон аюудыгаа сурч дуустлаа.
төлдөр хураараа хичээлээ гэж бодож байгаа. Би For Elise тэгээд Love Story гэсэн хоёр аянд үнэхээр дуртай. For Elise яагаад дуртай болсон бэ гэвэл үнэхээр юм содон түүхтэй юм шиг надад санагддаг. Учир нь For Elise-г орсоор орчуулах юм бол K Elise гэсэн үгээр орчуулагддаг. Энэ нь ерөнхийдөө бол ингээд хайртай хүн рүүгээ очиж чадахгүй ч гэсэн уут ингээд уулзаж байгаа мэт ингээд өөрийгөө төсөөлж тоглосон хүний зохиосон аяа байдаг. Тийм болохоор ийм содон ийм нандин ийм санагдаад тийм болохоор би For Elise-д илүү дуртай. Love Story болохоор надад нэг юм гоё цаанаасаа нэг юм сонсголонтой санагддаг учраас би илүү дуртай. Бүр ёо ойр бэлтгэл хийгээгүй бүр гар хуруу эвлэж өгөхгүй ингээд чилээд уюу дээрээ чилээд идэг болсон байна. Тэгээ өнөөдөр багш байхгүй байсан болохоор одоо ингээд бэлтгэлээ дуусгая гэж бодож байна. Бүр арай л сугалччээ. Одоо ингээд за ганц тоглолцоод тэгээ чадахгүй бол явъя дөө. Ирээд үзүүлээд онцлолцгоо зориултын тослогоо яагаад өгнө базагч чинь давхар онцлоод өгнө. За. Групптэр локейшн байгаа. Тэрийг хараад үрээдрээ. За яартай. Би лээ. Оо за миний охин үрээд ирсэн үү? Гайгүй юу? Оо гайгүй. Нэг хэсэг хэдэн сар яваагүй жаа буцаад явахаар. Одоо дахиад дугуулантай үстэй. Одоо 3-аас бүжигтэй. За. Цаанд очих гэсэн. Цаанд очоод 3-аас юм чи арай болоогүй юм биш тийм миний охин. Ээжтэй нэг хүргэлтэнд яваад өгөө. Одоо цагийг болж байна. Одоо нэг өнгөрч байна. За. Ойрхон хүргэлт байгаа. Ээжтэй тэр хүргэлтэнд хүргэж өгчөө. Тэгээ дуулантайгаа явчих. За. Ээж нь цаа хийж өгөх хэ. За. Миний охин цаа очих. Оо. Цаа очиж тэр. Тэг яа. За. Гарны ясаа өвдөж байна. Ингээд уюу дээр өвдөд исэн заяа. Амарсан юм. Тэгээ ингээд тоглосон чинь алдаад тэгээ бүр амар бол алдаад. Тэгээ ерөнхийдөө бол ингээд тоглож ирсэнтэйгээ мартаад байсан. Маш ээжтэй өрөөдөр. Одоо нэг хэсэг хэдэн сар яваагүй байжгаад өнөөдрөөс явчихаар тэгж байхгүй юм. Гэртээ сайн бэлдээд. Дугуулан дээр очихоор сайн бэлдээд заяа. Мами. Эс. Гээс цагаа очоод ээжтэй. Нэг хүргэлтэнд яваад ойрхон. Оо тийм үү. Дахлааднуудаа өргөж нэг хүн сет авъя гэсэн. Тэрийгээс хөргөж өчөө тэгээ цаашаа дүүтэйгээ бүжгийн дугуулан руу орчих. Заяа. Манай аав ерөнхийдөө бол гаражта ажиллаа хийдэг. Ээж маань хүргэлтэнд гардаг. Тэр үедээ би ингээд дүүнэрээ хардаг байхгүй юу. Тэгээд ээжигаа ингээ хаяа за та ингээд амжирий ойрхон юм чинь би хүргээд өгчөө гэдэг ч юм уу хаяа тийм хүргэлтэнд гардаг. Тэгээд ерөнхийдөө бол би хүргэлтэнд гарсан үедээ ээж намайг за өөрөө мөнгө аваа. Чи ингээд энэ мөнгийг өөртөө зарцуул бэлтгэл хийгээд ингээд ерөнхийдөө бол нэлийн үлсдэг учраас ходоод хоосон байж болохгүй. Тэгэх юм бол ингээд эрүүл мэндэд чинь их муу гэд намайг ерөнхийдөө бол мөнгө өөрөө ав гэдэг. Энэ нөгөө хүргэлтэнд авчиж өгөх юмнууд. За. Урд магтлаад, хойд магтлаад байгаа шүү заа. Хаана авчиж өгөх юм? Ойрхон. Би чамраа утасны дуурыг өгч. Миний охин дэ өөрөө ярьж байгаад авчиж өгч. Үнийн дүнгийн би тэр хүнтэй мессежээр явуулсан байгаа. Тэгээ дансаа цуг явуулчих за. За. Одоогоор
ингээд эцэг ихтэй туслаад би хүргэлтээ хийж өгч байна. Тэгээд манай дүүтэй танилцаарай. Манай дүү ингээд одоо 151 дэх сургуулийн 6 В ангид суралцж байгаа. Тэгээд Ишгэлэн гэдэг. Манай дүү маань ингээд ерөнхийдөө бол ээж ингээд жоохон хөдөлгөөнтэй хад гимгүй гэд манай бүжгийн давхар хамт явуулъя гэд. Тэгээ өнөөдөр анхны өдрөө, эхний өдрөө очиж үзэх гэж байна. Тэгээ юу ч гэсэн би дүүдээ багшлах болж байна гэсэн үг. Сэмэн та юу урангой ихж байгаа лөө? Сэмэн та. Сайн байна уу? Их чи энэ нөгөө нэг ээж өгч явуулсан. Дөрөв юм байгаа шүү. Тэгээ шалгаарай гэж хэлээ. Түрүү ярьсан чи танаас түрүү шалгуулж хэлсэн. Баярлалаа. За. Чин дансруу мөнгө хийчихнэ. Тийм тань руу дансаа явуулсан байгаа гэдэг жилээ. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. Өнөөдөр яа гуртаг байна. Нөө тасахгүй. Тий. Үгүй. Чи гайгүй хаа баг. Би бижиг мэдгүй шүү. Чи тэгээ сурна штий. Би сурна. Сурна штий. Би хатсан тий. Бискет. Энэ хаалган урхаа л шүү. Нуугаар орч. Сая урд бүжгийн хайлуун явж байсан. Яна би чам чихэд аваад. Орхороо тэгээд нэлийн олон хүүхэд байгаа заяа. Тэгээд чиний насны их хүүхдүүд зөндөө байгаа болохоор тэгээд нэг хичээж хэрэггүй шүү заяа. Тэгээд өнөөдөр юу н яг эхний өдөр болохоор шинэ бүжиг заана. Тэгээд би чамд шатгаараа зааж өгнө за. Гайгүй тэгээд амархан заяа. Яа манай шагналууд одоогор бол манай багийн гишүүд 26 гишүүн тий. Тэгээд ерөнхийдөө бол яг энэ багаараа 3 жил болж байгаа. 3 дахь жилдээ ингээд хичээлж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол анх бид нар яг зүгээр ингээл хаанаас ч мэдгүй хүүхдүүд оруулаад ирсэн юм шиг ер нь би бинээсээ жоохон хичээд санаа зовох маягтай байдаг гэсэн. Одоо бол бүр шал өөр. Яг ингээд бусад клубүүд шиг ингээд фракцаар хуваагддаггүй гэж хэлж болно. Яг гоё бөөндөө нийлдэг. Тэгээ дандаа ахлах нас дунд нас нь явдаг болохоор ингээд гоё би бинтгээ ойлголцоод нэг тийм гоё үе тэнгэрээ нийлдэг гэж боддог. 2 шоо нүрэ ажлуулын хангардаа. 1 2 3 барьжээ. 3 Сэмэн өгсөн. Саахгүй. Оо сайн байна уу? Багшаа хэнс манай дүү багшаа нөгөө бүжинд явна гэдэг. За. За. Энэ багшаа Одоо ч 6 штэ тий. За, эко багчуудын ангид төр ороод байж. За, гэс бариад. за Оцорлоо штэ тийм ээ. Манай бүжиг ахлах дунд баг гэсэн юм 3 одоо ийм үе шаттай юм хуваагддаг. Өнөөдөр анхны бэлтгэл учраас бүгдээрээ ингээд уулзаад насаараа хуваарлагдаад он гачж байгаа учраас нөгөө бага ангиас хүүхдүүд нь нас ахаад ахлах төвшөө дунд анги руугаа ордог ч юм уу нэг тийм хүзэс болж байгаа учраас өнөөдөр ингээд хуваарлалт хийх маягаар иймэрхүү бүгдийн дуудад бэлтгэлээ хийж байгаа. 5 6 7 Манай ахлах ангийн хүүхдүүд маань өнөөдөр шинэ бүжиг сурж байна. Манай хан гард гээд багш маань ирчихсэн ингээд бэлтгэл зааж өгж байгаа. Манай яг үндсэн багш маань Саран Туяа гээд багш байгаа. 20 жил
хичээлж байгаа, хүчээр хичээлж байгаа. Тэгээд гадаад руу тэмцээнд явах ч юм уу, Монголдо ингээд орж байгаа тэмцээнүүдийн маань төвлөлтийг бүгднийг саран туяа агш маань хийж өгч байгаа. Манай найз маань надаас нэг асуулт асууж ирсэн. Чи яаж юм олон дугуулын зэрэг яваад амжаад байд юм бэ гэхэд асуудаг. Би болохоор тэрэндээ хэлэхдээ манай сургууль дээр морин хуур, бүжиг, сакс, волейбол, шатар гэх мэт олон зүйлс, олон юм дугуулангууд хичээлж байгаа учраас ингээд нэг газараа бүх зүйлээ ингээд амжуулах боломжтой гэх юм уу? Одоо захын хорооллын сургууль гэхээрээ л нэг юм янз бүрийн дугуулангуу сургуулийн чанар муу гэж хүмүүс их боддог. Гэтэ яг үнэндээ захын хорооллын сургууль гэсэн яг гоё байж болно. Манай найз маань болохоор өөрөө өглөө хичээл нь авдаг. Өглөө хичээлдээ орчоод өдөр усан мессенд явдаг. Өдөр усан мессенд руу явахын тулд 2-3 удаа дамжих шаардлагатай болдог. Автобусаар дамжаад. Тэгээд усан мессендээ очингуудлаа ерөнхийдөө бол бараг 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Тэгээд тэндээсээ тараад өөр дугууланд явах гэсэн боловч манай найз цаг заавны өдөөсөө болдгоо. Тэгээд гэртээ тэндээсээ гараа шууд гэртээ хариул нэлийн оройтож хардаг. Учир нь гэр нь гээд сургууль хүртлийн хоол, сургуулаасаа дугуулан хүртлийн хоол гээд юм нэлийн хоол зайтай байдаг учраас манай найз маань ерөнхийдөө бол нэг олон дугууланд явах боломж гараад байдаггүй. Яг сургууль дээр нь ийм урлагийн талын ч юм уу тийм чөлөөт дугуулангууд өдөөсөө явагддаггүй. Зөвхөн ийм тооны гүнзгий, англи хэлний сонгон гэх мэт иймэрхүү зүйлсүүд явагддаг учраас манай найз ингээд чөлөөт дугуулантай байх юм уу гоё юм бэ гэдээ ерөнхийдөө надад батаархдаг гэх юм уу. Хизээ гадаг юм. Бол аяг хэрэг. Ээж одоо чи. Би анх орж ирэхдээ, бүжинд орж ирэхдээ амар өвсөлгүй хөөгтэйсэн л та. 2-3 жил хичээлсний дараа арай гайгүй болоод ерөнхийдөө бол эвдүүтэй болсон. Тэгээд манай дүүнэр ерөнхийдөө бол одоо ингээд ананаасаа үлгэрдүүрэл авж байгаа. Бидрээс л үлгэрдүүрэл авж байгаа учраас бид нар ерөнхийдөө бол хичээхгүй болохгүй. Тэгэхээр дүүнэрийнхаа үлгэрдүүрэл тавьшин байх хэрэгтэй. Чи бүр шууд ингэ. Хоёр мэдээгүй бүр яг хаж үзсэн шүү дээ. Энүүч басан хипхоп энэ дүүнэртэй 8-нд ихний хөдөлмөрийг заагаад өгөх хоёр. За харъя. 5 6 7 8 1 2 3 4
Би багийнхандаа чадахгүй байгаа хөдөлгөөнийг зааж өгөөд ерөнхийдөө бол жоохон буруу хийгээд байгаа хөдөлгөөнийг зааж өгөх маягаар тусалсан. Тэгээд одоогоор юм байгаа ч гэсэн ерөнхийдөө бол 2-3 жилийн дараа бид шиг мундаг хүүхдүүд болох байх гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр манай дүү маань эхний өдрөө явж гисэн. Тэгээд ерөнхийдөө бол жоохон эсэлэг байлаа. Тэгээд зааж өгөхөд бол жоохон эвдүүгүй хийж ирсэн. Гэхдээ ерөнхийдөө бол анхны өдрөө гэхэд мундаг байна. Би бол анхны өдрөө юу юм ичээд бүр байж ядчихсан. Гараа ингэж аавна. Чи ингэж ах юм. Гараа. За өөрөө жоохон буулгаа. Шиглээ. 1 2 2 За суу. Араа ингэж байгаа юм уу? Суу. Аха. 2 2 3 Алцаа. Алцаага зогс. За, одоо эндээсээ 3 2 4 Уршагаар. ясан бэ? За, ер нь сурж гэнэ үү? Аль нь хэцүү юм чамд ер нь чадахгүй байгаа юм бэ нөө? За, ер нь одоохондоо ингээд өнөөдөртөө энэ ихний 4 хөдөлгөөнөө хийгээд гэртээ давтаад дуусъя заяа. Одоо өнөөдөртөө ингээд 4 тоогоо сурнаа л гэсэн үг заяа. Тэгэхээр ер нь бол одоо ингээд болон заяа. За, одоо ингээд чи ингээд гой бүжиглэхтэй ингээд муухай нүү ингээд юу хэмтэй далаа хавчаад мөрөө ингээд унаагаад таахгүй бүхтэйгээд байгаа. Тэгэхээр энийгээ ингээд гой нургаа ихцлээд гой өөртөө ихтэлтэй биш үү заяа. За. Одоо жоохон амжилтсангийн юм очих заяа. Би бүжиг гэдэг зүйлийг амьдралаасаа хасна гэж байхгүй хаа л гэж бодож байгаа. Хэрвээ бүжиг гэж байдгүй байсан бол би одоо ер нь чөлөө цагаараа юу хийх байсан бол яг ямар байх байсан бол гэж төсөөлөхөр жоохон аимшигтай санагдаж байгаа. Бүжиг гэдэг зүйл миний амьдралд орж ирснээр би өөрийгөө үнэхээр тийм гоё чөлөөтэй байлгаж чаддаг болсон. Би амар ичимхий байсан байхгүй юу жоохондоо. Тэгээд бүжгээр хичээснээс хойш би ер нь өөрийгөө амар нээж чадсан. Үнэхээр нэг юм өөртөө харьцаж сурсан, бусадтай харьцаж сурсан. Тийм болохоор ер нь бүжиггүй амьдрал гэж бол төсөөлж чадахгүй л. Бүжгээр хичээллүүд миний сэтгэл зүй бол амар тайван болсон. Бусадтай харьцаж сураад ер нь бол тийм тайван өөрийгөө нэг тийм мэдэрдэг болсон. Ямар нэгэн зүйлс дээр ингээ уурлаа гэж бодоход өөрийгөө ингээ дарж чаддаг. Тэгээ ингээ цаашдын алхамаа би ингээ үнэхээр зөвөр хийх ёстой. Дахиж ийм зүйл байх боломжгүй гэсэн хийхгүй гэсэн юм зүйлээр ингээ өөртөө ханддаг болсон. Энэ нэг төрлийн ингээ багаараа ажиллаад манай одоо нэг гишүүн алдлаа гэж бодоход тэрийг ингээ зааж өгөх. Тэгээ ингээ алдлаа гэж уурлахгүйгээр тайван хандхад ерөнхийдөө бол бүжиг маань нэлийн нөлөөсөн бахаа л гэж бодож байгаа. Тэгээд сая дэлхийн аврагт явахдаа бид нар нэлийн их бэлтгэл хийсэн. Бараг 6 сарын бэлтгэл хипхоп бүжгээр хийгээд Америкт нэгдсэн улсыг зориод оролцсон. Тэгээд тэнцэнэ ерөнхийдөө бол бүжиглж хахад үнэхээр гоё хийсэн. Учир нь ингээд дэлхийн аврагын тайзан дээр ингээд өөрийгөө бүжиглж байна гэж ер нь бол хизээч төсөөлж байгаагүй учраас амар гоё хийсэн. Сурагчдын тэмцээн гэх юм уу. Тийм болохоор яг ийм өөртөө ижилхэн сурагчдтайгаа өрсөлдөжсэн болохоор их гоё хийсэн. Тэгээ манай бүжгийн онцлог гэх юм бол манай ая тийм амар цоглог. Үнэхээр нэг юм галзуу гэх юм уу. Тэгээ ингээд аяа сонсохоор цаанаасаа ингээд үе мөч хөдлөөд ингээд цаанаасаа заалаад үгүй даа гэсэн мэдрэмж төрөөд идэх байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол дэлхийн аврагтаа бид нар амжилттай оролцоод 2 дугаар байранд орсон. The Florian Youth Hip Hop Finals. This is Team Mongolia. You don't know what you're doing to me. Try to stop it, can't stop it, 'cause you got what I need. Hold it, don't drop it, stop it, can't stop it, won't stop. Hold it, don't drop it, stop it, can't stop it, won't stop. Hold it, don't drop it, stop it. You don't know what you're doing to me. Try to stop it, can't stop it, 'cause you got what I need. You got me all over and I ain't trying to leave. Hold it, don't drop it, stop it, can't stop it, won't stop. Don't this shit make a nigga wanna? The Mac Daddy make ya, a Daddy Mac will make ya, Chris Cross will make ya. Don't this shit make a nigga wanna? The Mac Daddy. Аав ээж хоёр маань намайг гадаад явхад бол нэлийн мөнгө залгадаг учраас яана би одоо ийм их мөнгөөр ингээ гадаад яваад тэмцээнд орж байгаа хэрнээ байр эзэлэхгүй бол яана
эцэг их маань юу гэж бодох болоо, надад уран маань уурах болов гэдэг ч юм уу тиймэрхүү бодлоод амар төрдөг. Гэтэ би эцэг ихийнхаа урмыг хугалахгүйгээр ерөнхийдөө бол явж чаддаг. Бүжгээрээ хичээллээд явж чаддаг. Цаашдаа бүжгээрээ хичээллээд бүжгээрээ бүр олон улсын шүүгч хэмжээнд очоод эцэг ихтийг гадаадаар аялуулах ч юм уу тийм баярлуулах зүйлс хий гэж бодож байгаа. 2024 онд Солонгос тэмцээнд орсон байхгүй юу? Яг тэр үеэр анхны гадаадын тэмцээн, олон улсын тэмцээн учраас аав ээж хоёрлогоо би залгаад аав ээжээ охин ингээ алтан медаль авчлаа гэд хэлж хахад аав шууд ингээд ярьж байхдаа уйлчихсан баярлаад миний охин мундаг гэд ингээд амар уйлаад тэр үед би ингээд амар ингээд дагаж уйлаад байсан байхгүй юу? Тэгээд яг тэр үедээ болохоор амар хөөрхөн санагдаад тэгээ ингээ гад сэтгэл хөдлөлөө ингээ гаргаж байгаа болохоор үнэхээр баярлсан. Тэгээ би онгоцны буудлаас бууж ирээл юу ээж дүү мө шууд явуулчаад аавыгаа тэрч аваад тэгээл аавтайгаа тэрвэрлдээ тэвэл би ингээ чадсан гэдгсэн чи аав ингээ миний охин ёстой мундаг гэл тэгэл тэрэл үнсэл. Hey, get up, brothers! За ингээд манай өрөөтэй танилцах юм бол энүүгээр ингээд манай дүү бит хоёрын медалууд байгаа. Тэгээд энэ манай дүүгийн медаль, энэ миний медаль. Одоохондоо би ууг нь тууд зүудгийн. Гэхдээ одоохондоо бол ердөөсөө хадаж амжаагүй байгаа. За тэгээд медалуудаасаа ярих юм бол миний хамгийн анх авч исэн медаль бол 3 дугаар ангида 2019 онд энэ медалийг авч исэн. Энэ медаль нь юугаар авч исэн бэ гэвэл төгөлдөр хуураар дүүргийн тэмцээнд орж исэн. Тэгээд хамгийн анхны тэмцээн учраас ингээд амар хүүхэд учраас ингээд догдлоод тэгээд ерөнхийдөө бол за би ингээд анхны тэмцээн учраас ер нь жоохон муу байчлаа гэж бодсон боловч медаль аваад гараад ирсэн учраас амар баярлаад үнэхээр үгээр хэлшгийн аргагүй байсан. Тэгээд дараагийнх нь гэх юм бол энэ ингээд миний Азийн аваргын медаль байгаа. Одоо энэ чинь 2024 онд Солонгос улсад болж исэн Азийн аваргын тэмцээн. Энэ үед миний гадаадын биш анхны ингээд гадаадд орж байгаа тэмцээн учраас ерөнхийдөө бол амар шокорж исэн. Ингээд алтан медаль гээл дуулах үед би ингээд уйлцсан өөрийн мэдлгүй ингээд уйлаад тэгээ ерөнхийдөө тиймэрхүү байсан. Энэ нь болохоор сая 2025 онд 4 сард болсон дэлхийн аваргын тэмцээн. Дэлхийн аваргын тэмцээндээ би эрхийн урууга бэртээцээ орж исэн. Учир нь нөгөө юу манайх хипхоп бүжгээр орсон учраас нөгөө хүнд бэлтгэл хийгээд тэмцээнийхээ өмнө гараа бэртээжсэн учраас ер нь айгүй хэцүү байжсэн. Тэр үедээ тэгээд ер нь за би ер нь ингээ худлаа юм шиг байна да гэж бодож исэн боловч ер нь бол медаль авчихсан. Тэгээ энэ болохоор миний сая сүүлд ороод ингээд хөх хотод болсон тэмцээн. Ингээд алтан медаль аваад ингээд инхч аваад гэдэг юм цом авч чадсан байгаа. За тэгээ цааш явах юм бол миний ор байна. Энэ ингээд би ерөнхийдөө бол жоохон тоглоом, чихмэл тоглоом зөвлөх дуртай гэж хэлж болно. Одоо нэг иймэрхүү. Тэгээд манай дүү маань миний одоо ингээд 2 дахь давхар дээр унтдаг. За тэгээд нэг иймэрхүү байна да. Хүн өөрийнхөө сонирхсан зүйлсээр ингээд илүү хичээллээд илүү ингээд цаашдаа ингээд явхаараа ингээд дими зүйл цагаа өрдөггүй болдог. Тиймээс дими зүйл цагаа өрхөө болоод яг юм тууштай ямар нэгэн зүйлсээр хичээллээрэй гэж хүсье. Ингээд миний нэг өдөртэй хамт бисэнд баярлаа. Баяртай. Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгцөн байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Та шинүүдийг хараад гараа.